Бид нэр өнөөдөр донорын тухай хуулийн хэрэгжилтийн товч тайлан гэсэн сонсож байна тий. За яг тэрүүнтэй холбоотой хэдэн тодорхой асуулт асууя. За нэгдүгээрт энэ уг хуулийг гаргасан зорилго нь хангагдсан уу? Биелсэн үү гэдэг асуулт байна. Хоёрдугаарт уг хуулиар зохицуулж байгаа асуудлыг одоо хэрхэн зохицуулсан тухай, хэрэгжилтийг хэрхэн хангуулсан тухай, хэрэгжилтэнд хийсэн хяналт шинжилгээний үр дүн, ямар аргачлалаар хяналт шинжилгээг хийсэн, талуудаас одоо хуулийн хэрэгжилттэй холбоотой авсан санал, дүгнэлт, асуумж байгаа юу? Байхгүй юу гэдэг асуулт үүтэй. За тэгээ гуравдугаарт уг хуулийг хэрэгжүүлэх явцад хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой үүссэн нөөцийн асуудлууд. Жишээлбэл одоо санхүүгийн тооцоолол, хүний нөөцийн тооцоолол, бүтэц зохион байгуулалтын эсвэл бусад салбарын үйл ажиллагаатай уялдуулах гэх мэтийн тийм дүгнсэн дүгнэлтүүд нь юу вэ гэдэг ийм 3 асуулт байна. Тэгээ яг нөгөө яагаад эдгээрээдүг бас асуугаад тодруулаад байна гэхээр уул нь бид нар чинь засгийн газрын 2016 оны 59 дугаар тогтоолоор 5 дугаар хавсралтаар тийм хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт шинжилгээ хийх аргачлал гэдэг юмыг баталсан, баримталдаг. Тэгээд энэ тайланг харахад уг шаардлага нь хангагдаагүй харагдаад байна. Тэгэхээр ийм товч гэж нэрлсэн болоод тэгж байгаа гэж тайлбарлаж болох боловч эн чинь маш чухал сэдвийг ялангуяа сүүлийн үеийн нөхцөл байдалтай эм чимлэгийн ажилчид эрх зүйн асуудал тэднийг хамгаалах талаар ярьж байгаа үед салбарын яам энийг маш тодорхойгоор оруулж ирэх нь зүйтэй байх гэж би бодож байгаа. Хууль тогтоомжийн зорилго нь тодорхойлцсон байх ёстой тухайн тогтоолын дагуу 2-1-1-д байна. 2-1-2-д болохоор тохирох хэмжүүрийн сонгож авсан байна. 2-1-3-та мэдээллийн нэгтгэн цуглуулах хэрэгтэй. 2-1-4-т тайлагнах шаардлагатай гэж заасан байгаа. Би зөвхөн товчхон яг хамааралтай хэсгүүдийг уншия. Ер нь бол таад бол мэдж байгаа. Тэ? Файлаараа байдаг шүү дээ. Гаргаад харуул. За энэ асуултанд хариулт авч. За ажлын хэсгээс хэн хариулах юм? За оюун цэцэгт дарга хариулах юм уу те? За 6 дугаар микрофон. За тэгээд донорын тухай хууль маань бас 3 зохицуулт хийж байгаа талаар та бүхэн маань бас ойлгох тусах. Би зүгээр цусны аюулгүй байдал, чанар аюулгүй байдалтай холбоотой, нөөцтэй холбоотой энэ асуудлаар бас тайлбаргая гэж бодож байна. За 2007 оны Улсын хурлын одоо 2000 он донор хууль батлагдсан. За донорын тухай хууль бол анхны одоо үзлээрэнт бол бас цусны донорын асуудлыг бол илүү зохицуулж өгсөн байгаа. За энэ хүрээн дээр бол Улсын хурлаар 2007 онд Улсын хурлын 45 дугаар тогтоолоор цуссан бүтээгдэхүүн нөөц одоо энэ чанар аюулгүй байдлын талаар одоо тогтоол гараад за энэ дагуу 2008 онд засгийн газраас 2008-аас 15 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гэж 42 заалт бүхий юм төлөвлөгөө гарсан байж байгаа. Тэгэхээр энэ төлөвлөгөөний хүрээнд бол одоо бид нар бас жил болгон засгийн газраар яг энэ үйл ажиллагааны биелэлтийг одоо бас танилцуулж ингэж явсан. За 2015 онд бол яг энэ засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт бол одоо бас тэр үедээ 96.7% та буюу бас энэ одоо тухайд одоо зарлаж байгаа энэ хөтөлбөрүүдийн дунд бол нэлээд өндөр үзүүлэлттэй ийм зүйл гарсан гэж ингэж явж байгаа. За энэ хүрээн дээр яг энэ дооны За нэмэлт цагийг өгнө. Дооны тухай хууль заасны дагуу энд одоо Азийн хөгжлийн банкны эрүүл мэндийн хөгжил хөтөлбөр 5 гэсэн юм том төсөл хэрэгжиж за цус эдийн судлалын үндэсний төв болон одоо Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 21 аймаг, 3 сум, 2 астгцэн дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа цусны 26 салбар төвүүдийн үйл ажиллагаа, цус цуглуулах, шинжлэх, үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх энэ одоо бүх одоо тоног төхөөрөмж технологи, за хүний нөөцийг сургаж бэлтгэх, за барилга байгууламж одоо урсгал юмнуудыг одоо сайжруулах гэх юм ингээд цогцоор нь бол одоо бид нар шийдэж чадсан. За энэ ч үр дүн дээр та бүхэн танилцуулж байгаа энэ одоо сайн эерэг үр дүнгууд гарч ирсэн болов уу гэж бодож байна. Зүгээр нэг тодорхой жишээ хэлэхэд бол бид бүхэн саяхаа одоо 7-8 жилийн өмнө 15 нэр төрлийн бүтээгдэхүүн төрдгөөс бол өнөөдөр 36 нэр төрөл болж ингэж одоо нэмэгдсэн байж байгаа. За бид бүхэн 2012 оноос эхлээд яг энэ цус хэлбэлтээр дамжих халдварууд буюу гепатитын ВЦ вирус, дох, тэмбүүгийн одоо халдваруудын асуудлуудыг бол одоо бас дэлхийн олон улс одоо хүлээн зөвшөөрөгдсөн өдөр хэмжээний энэ одоо технологиг бас нотгшуулж чадсан Монгол Улсын өнөөдрийн одоо бас хийж байгаа
За ойлголоо. Гэхдээ гишүүн бол арай өөр тодорхой бас юм асуусан тий. Яг яам энэ хуулиуд дээр хяналт шинжилгээ хийсэн үү, дүгнэлт гарсан уу, санамж асуулга хийсэн үү гэд. Ер нь бол бид нар байнгын ороогоор нөө манай салбарт хамааралтай энэ бүх хуулиуд дээр ийм дүгнэлт санамж асуулга тэгээд энэ хяналт шинжилгээ хийх нь ер нь шаардлагатай юм байна. Тэгээд энэ талаар бол байнгын хороонд одоо дүгнэлтээ явуулна гэж хүсээ те. Яг одоогоор хариулах юм байна уу? Байхгүй ах шиг байна те. За гамаа гишүүн тодруулах асуух юм уу? Сайд. За сайд тайлбар хэлнэ. Ер нь бид нэр цаашдаа энэ хууль тогтоомжийнхаа батлуулахаас гадна хэрэгжилтэндээ ирэх онцгой анхаарал хандуулах хэрэгтэй байлээ. Бидний өнгөрсөн хугацаанд хийж одоо хэрэгжүүлсэн ажлын одоо бас нэг хэмэлээдгүй алдаа дутагдал нь бол энэ хууль тогтоомжоо батлуулдаг. Цаашаа хэрэгжилтэн дээр нь одоо нэг тийм шаардлага хангадаггүй ийм зүйлүүдээс болж одоо алдаа дутагдал гардаг ийм тохиолдлууд байна уу гэж харж байгаа. Тэгэхээр одоо өнөөдөр энэ нийгмийн бодлогын байнгын орон дээр одоо ирсэн манай ажлын хэсгийн гишүүд дотор одоо эрүүл мэндийн яамд бас тэгэж удаан хугацаагаар ажиллаж байгаа энэ хууль тогтоомж батлагдсанаас хойш тэр олон жил ажиллаж байгаа тийм улсууд бол өнөөдрийн байдлаар бол тийм хараахан байхгүй байна. За манай бодлого төлөлтийн газрын дарга оюун цэцэг дарга бол эрүүл мэндийн яамд нэлээд удаан хугацаагаар ажиллаж байгаа. Гэхдээ одоо өнөөдөр өөрийнх нь эрхлэх асуудлын хүрээний асуулт биш байна гэдэг тайлбар өгж байгаа учраас